Бэлгүүн бол өндөр нуруутай, нүд хөмсөг царай зүс, бие хаа сайтай, хинж харсан сайхан залуу. Тэрээр үр хангаад сургуулаа төгсөөд оюутан болсон анхны өдрөөл ангийнхаа Сүнжидмаа гэдэг эгдүүтэй хөөрхөн охинд ухаангүй дурлсан юм. Бэлгүүн хар багасаа л сургуулийнхаа сакс, волейболын шигш багт тоглохоос гадна зингээнт бүжгийн тэмцээн уралдаанд оролцдог авьяаслаг нэгэн аж. Их сургуулийн хичээл эхэлснээс сар гарны дараа ихтэй сургуулиудын хооронд зингээнт бүжгийн аврах шалруулах тэмцээн зохиогдохулж оролцох хүүхдүүдийг бүртгэж байв. Бэлгүүн хичээлийнхэн хажуугаар цагийн ажил хийж байсан учраас оролцох бодолгүйч сонирхон бүртгүүлсэн хүүхдүүдийн нэрсийг уншихад Сүнжидмаа гэсэн нэр байлаа. Өөр Сүнжидмаа байж магадгүй гэж бодон хичээлийн завсарлагаанаар Сүнжидмаагаас "Сүнжидмаа, чи бүжгийн тэмцээнд оролцох гэж байгаа юм?" гэж асуухад Сүнжидмаа "Тэгсэн. Гэхдээ надаас бусдаа дандаа хостойгоо бүртгүүлсэн байна лээ. Хос олдохгүй бол оролцож чадахгүй ах уу?" хэмээн уран муутайхан хариуллаа. "Тийм үү? Тэгвэл хоёулаа оролцож болно шүү дээ. Би 3 дугаар ангиасаа л бүжгэлж эхэлсэн." Гэхдээ Сүнжидмаагийн нүд очтон гэрэлтэж аз жаргал дүүрэн инээмсэглэн "Тэгээл та ямар гоё юм бэ? Би бүжиглэх дуртай 5 дугаар ангиасаа бүжгэлсэн. Тэмцээнд төрүүлэх нь гол биш штэ. Сайхан найзуудтай болж мартагдахааргүй сайхан дурсамжтай л үлдмээр байна." гэжээ. Ийхүүтэд 10 хоногийн дараа болох тэмцээнд бэлдэж өдөр болгон хамт бэлтгэлээ хийж бэлтгэлээ тараад Бэлгүүн Сүнжидмаагаа хүргэж өгсөөр дотн үерхэж эхэлсэн юм. Бэлгүүн өвөр хангаа аймагт төрж өссөн айлын ууган хүү доороо 2 дүүтэй бол харин Сүнжидмаа Дундгов аймагт төрж өссөн айлын ганц охин ээжээ. Нэг л мэдхэд тэмцээний товлсон өдөр болж Бэлгүүн Сүнжидмаа хоёр маш амжилттай оролцож ихтэй сургуулиудын улсын аваргын хүрэл медаль хүртцгээсэн ажээ. Өдөр хоног урсан өнгөрхийн хэрээр залуус маань нэг нэгэндээ нэгсэн дасаж ижилдэн нөхөрлсөөр салж хагцгааргүй сайхан хосууд болцгоосон байлаа. Өвлийн тэр нэгэн гонигт өдөр хайртай хосууд үүр цална гэж хинч төсөөлөөгүй лээ. Согтуу жолоочийн хурд хэтрүүлэн явсны хар гайгаар осолд өртсөн Сүнжидмаа энэ хорвоог үрд орхин оцсон юм. Үхснийхээ араас өхөж болдгүй хатуу хорвоогийн чамыг даган өдөр хоногуудыг өнгөрөөж явсан Бэлгүүн кино урлагийн дээд сургууль амжилттай төгсөн нэг хувийн телевизэд ажилд орсон юм. Угийн ухаалаг даруй төлөв зантай Бэлгүүн ажилдаа гол анхаарлаа хандуулан телевизийн урдаа барьдаг зураглаач болж чаджээ. Царай зүс нуруу дуруу бие хаа сайтай Бэлгүүнийг сонирхон харц тусгах сайхан бүсгүүчүүд олон байвч хинч Сүнжидмаа шиг сэтгэлийнх нь торгон утсыг хөндөж хайрын галыг бадрааж чадахгүй явсаар нэг л мэдхэд ажилд ороод 4 жил үдсэн байлаа.
Хаврын нэгэн өдөр дарга нь бэлгүнэ. Шинэ ажилтнаа хүлээж авдаа. Чамтай хамтарч ажиллах юм. Сайн заагаад өгвөл сайн баг болж болох юм. Сайн ажиллараа да. Гэхэд бэлгүн бараг тэр хүнийг хараад ухаан алдах шигч. Яахын аргагүй анхны хайрын эзэн сэтгэл зүрхний хайртай бүсгүй сүнжид маань дүрээрээ зогсож байлаа. Гинтийн явдалд цочирдож шоконд орсон бэлгүн таг дуугай хөлрөн зогсоход дарга нь "Хөөе бэлгүнэ, чи зүгээр үү? Танилц. Танаа хэсэгт дөнгөж сургуулаа төгсөд ирж байгаамаа. Нандан цэцэг. Гар нийлээд сайн ажиллараа да" химэн дахин хэлэхэд гинт ухаан орсон янзтай нандин эрдэнд гараа өгөн гар барин танилцлаа. "Сайн уу? Намайг бэлгүн гэдэг." Тэр өдөр жохом яаж ажиллаа хийснээ ч мэдэлгүй. Нэг л мэдхэд ажил таран гарах гэж байхдаа "Уучлаарай. Чамайг нандаа гэж дуудаж болох уу? Танайх хаана байдаг юм бэ? Би хүргээд өгье." Гэхэд нандин эрдэн яг л сүнжидмаа урдаас нь харан инээмсэглдэг тэргэл инээмсэглэлээрээ инээмсэглэн Манайх залуус хороололд. Гэхдээ бэлгүн ойрхон байна. Өглөө оройд хамт ирж очиж байж болно үсттэй. Миний дугаар энэ л дээ. Гээд нэрийн хуцаа өглөө. Гэртээ харьсан хойноо өнөөдрийн болсон явдалд итгэж ядан нэр сони юм да. Зүүдэндээ л учирдаг хүн маань амьд юм шиг яг л дахиад гараад ирнэ гэж бас байдгаа. Хорвоо дээр усны тусал шиг адилхан хүмүүс байдаг юм байна. Үгүй бас тэр ярьж хэлж хөдөлж байгаа нь хүртэл яг шүү. Миний хайр чинь цаанаа л нэг инхри ялдам хоолоогоор эрхлэнгүй их гоё намуухан ярьж ярилцсан сайхан цагаан шүдэ гайхуулан нүүр дүрэн гоё инээдэг шүд. Яг тэр нь хүртэл айдлах юм. Ингээд элдвийг бодсоор бараг нойр үе хонсон аж. Хайртай бүсгүйтэйгээ анхны болцоонд явах гэж байгаа юм шиг л хамгийн гоё гисэн хоцлоо өмсөн хаяала төрхдөг хайртай сүнжидмагийнхаа дуртай өнөртөө усыг түрхэн гараад нандин эрдэнэ рүү залган байрных нь гаднаас машинда суулган давхиж явахдаа энэ хорвоогийн хамгийн азтай эр хүн шиг аз жаргалаар бэлгэж явлаа. Бэлгүн амралтынхаа өдрүүдээр нандаатай кино үзэх, аялал зугаалах, амралтанд явах гэх мэтээр цагийг байн хамт өнгөрүүлж хоёр биендээ нэгсэн тасаж гал халуун хайрын өчий бадраан хоёр биендээ уусан нэгтцгээсэн юм. Анхны учирсан анхны хайрын түүх ийм ажээ.